Юу аврах хэрэгтэй гэж бодсон шүүжэнд гараас авчулан шил цохиж хаглалаа. Дараа нь юу гартаа авч цээжиндээ тэрдээ юун сэрээ шүүжэний шууд таних санаа амрав гэж түүнд хэллээ. Шүүжэн түүн санаа зовлтгүй түүнийг аврах амарсан чи юу өлснөө санаад зовж байлаа. Маш их өсөж байна гэж хэлв. Гинэд хөнгөн хэрнээ хашгирах дуугаар нэгэн дуу тэднийг уулзалтыг таслалаа. Дараа нь хүүтэн сум шүүжэний чиглэнсэн ирж тэр юу дэвэрсэн хിവэрээ сумыг барьж пион сүүлрээс гарч ирэн юу хүрэхгүй байхыг шаардна. Тэр шүүжэнийг их уурлуулж байлаа. Учир нь юунийг барьсан түүнийг хүүтэн шүүжэн дийлдэшгүй нэгэн байв. Шүүжэн сумыг хугалж юунд эмэгтэйчүүдийн дэлгүүрээ сонгож байгаа юм шиг шийдэх эрхгүй гэж хэлдэг. Юукин хэлв. Би чиний ертөнцид амьдарч байна. Ертийн хүмүүс бол шавж шиг жижигхэн харин өөрчлөгдсөн хүмүүс бол хүчтэй хүн дэлхийг захирч чадна. Хомо дэвэсүүд юм гэж хэлв. Шүүжэн үннээсээ түн итгэвгүй байв. Юу шүүжэнийг тэрч явахгүй байхыг үгүй. Энэ юу бүр уурлаж тэр юуг аврахаар дайрнаа. Шүүжэн хурдан сандалд шидэж хүнийг удаашруулна. Энэ завсарлагаагаар юу шүүжэнийг үнсэж өмнө чамд гомцсон ч би одоо чамд талархаж байна гэж хэлээд хэд ядан түүний мөрөн дээр унав. Энэ юу бүр дэсгийн аргагүй болгож тэр өөрийгөө хувирлын процессыг эхлүүллээ. Түүний хувцас нь урагдаж нүдэн цагаан гэрэлтэж биеийн хүчтэй болон хувирч арьс нь харлаж шүдэн урт болж гар нь хурц мэлхий шиг болж хувирлаа. Харах шигч гэж хэлж болно. Ингээд хүн зөвхөн хүн биш хагас хүн харах болж хувирчээ. Тэр шүүжэнийг би бурхан шиг хүчээ үзүүлэх болно гэж амлав. Гэхдээ шүүжэн айсан юу тэрч 50 хിവэрэ байдаг. Шүүжэн юу газар хэвтэж амархыг зөвлөж хананч төшүүлээд юу дахин өсөж байгаагаа хэлэхэд шүүжэн жиглоод өгч идүүлвэ. Юу хүн тун сул дорой ядарсан харагдаж байлаа. Учир нь лабораторид олон хоног хоригдсон байсан юм. Шүүжэн түүн санаа зовж байв. Тэд хоёул ярилцаж суугаад шүүжэн гинэд аюултай оршихуй анзаарлаа. Түүний хажууд үдшгүй мохой аратан гарч ирэв. Аратан тэдний анхааралгүй байгааг уурлаж хурц шүдэн сахалтай гаруудаараа айлах гэж хичээнэ. Гэвч шүүжэн огт айхгүй 50 хിവэрэ л байдаг. Шүүжэн гарын хөдөлгөөнөөр аратныг дээд биеийг устгаж түүний цус дотор эргэтэн газар дэлхийг цацрав. Шүүжэн аратныг ингэж муухай аимшигтай хөрсөн төгсгөлийг нь үзүүлнэ гэж хэлээд гэвч шүүжэн илүү том сорилт хүлээж байгааг мэдрээд аратан түүний хүчний өмнө бэлэн биш байдаг. Юу шоколад дээдэж дуусгаад доор байгаа хүмүүс рүү шүүжэний найзууд уу гэж асуув. Чиний найзууд гэж тэр өөрснийгөө хэлв. Юу сандал авч чамайг аваад би чамд туслана гэж хэлээд сандлыг цонх руу шиdən дараа нь доор өсөж шүүжэний найзуудыг аврах гэж бэлтлээ. Юу шүүжэний эцсийн удаа хараад Ли Юаныг амархан алахгүй бол боломжтой байгаарэ гэж хэлдэг. Дараа нь юу цонхоор үсрэхэд томорч газар буухад асар том ер нь бол титан шигтэй маш том болчихсон байдаг. Энэ шүүжэний найзуудыг айлгаж тэд юу болсон бэ гэдгийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй юм байлаа. Даана болон бусд нь том эмэгтэй хараад гайхав. Бааны охинч итгэж чадахгүй. Тиана зүгээр л энэ авраг эмэгтэй гэдгийг ойлгов. Юу газар унаж хэмцэн ч босож дулдааны талбарт алхаж эхлэв. Бусад хүмүүс авраг эмэгтэйг яагаад гинэд гарч ирсний гайхан байтал юу хөлөөрөө нэг муухай харахыг гიშгэж түүний шүрмсийг авчдаг гэж өвдөлт мэдрэв. Ингэснээр юу шинэ найзуудаа ямар аюултай зүйлээ эсрэг тэмцэж байгааг сайн нэг ойлгохно. Юу хөлөөд дээшлүүлэн доор байгаа харахнуудыг илүү сайн харахаар ойртов. Доор байгаа бүх харах юу нэг аимшигтай энергиээс айсан байв. Тэд харах гэдгийг бүр ойлгохоос өмнө барилгаас гадагш гарч түүнийг дайрах гэж гүвтэд юу эндээс хариулт олохыг хичээж байлаа. Зарим хүмүүс зугтахын оролцсон ч цөөн хэдхэн л амжиж зугтаж байв. Бусад харахнууд замдаа баригдана. Том харахуудтай дулдаж байгааг ойлгож ямар заваарсан юм бэ гэж айж хэлнэ. Угаасаа харах чинь заваа юмтай шүү дээ. Тэр тусламж гуйж араатнуудыг надаас холдооч гэж хашгирна. Бусад хүмүүс түүнээс холдохыг оролцсон ч юу газар зохиж бүр хүмүүс болон харахнууд бүх аюулд оруулж байлаа. Түүний газар зохих давлгаа бүгд зугтаж байв. Юу араатнуудаас холдохыг шаардсан хашгирч бусд нь түүнийг тайвшруулах гэж оролцсон ч ядарч зугтахыг оролдлоо. Шүүжин энэ үмэнийг ажиглан юу нэг аимшигтэй хүчийг гайхан харж байлаа. Сонхоор харж байтал өрөөнд байгаа
нөгөө өгсөн харах амилж дахин амьд мэт боллоо. Тэр шүүчэн рүү гүйж ирсэн ч бүгдийг нь устгаж чадна гэдгийг мэдэж байлаа. Шүүчийн харахуудыг өөртөө шингээж 50 хിവэрэл байдаг. Харахууд бүгд нийлж Red King мэт том биеийн бүрдүүлэн цөөн хормын дотор Лю Хуан бүх биеинд нь харахны кингээр хувирч шүүчэнийг биед орчихсон юм шиг болдог. Тэр инээж биеийн баг хөшгүй гэдгийг хэлв. Ингээл Лю Хуан өөрийгөө хүчрхэг болгож дэлхийг захирахаар шийд. Шүүчэний биед орчтой. Доор байгаа хүмүүс мөн харахуудад яагаад зогссон болохыг гайхаж харж байтал харахууд бүгд Лю Хуанээс энэ нь бол удирдлагын хүлээгээд хөдөлгөөний дор мэлхийн эсэлж байлаа. Мааны охин болон түүний найзууд харахуудыг ийм ухаалаг гэж бүр бодон гайхав. Тэгхэн зур юу очноос өсөж харахуудыг зөхөж эхлэв. Юу харахууд болон тэдний аимшигтай тэргүүнээс холд гэж хашгирч замаа чөлөөлөх их ууртай байсан учраас ямар нэгэн аимшигтай амьтны хаан түүний уурыг нэмэгдүүлэхийг огт хүсэхгүй байсан. Лю Фэнийг өмнө очиж шүүчэн хаан байгааг асуув. Хэрвээ тэр хэлэхгүй бол харахны хаантай тултахад бэлэн байв. Бас шоколадаа дуусгахыг бодсоор үл жоохон өлссөн байд юм л та. Лю Хуан түүнийг айлгаж чадсангүй. Тэр чиний эрхэм шүүчэн одоо байхгүй болсон гэж хэлв. Лю Хэнтэй хэрхэн ярих нь төлөвгүй мэт санагдаж тэр дискгүй ууранд хүрнэ. Ямааг шийтгэх цаг болсон гэж инээмсэглэв. Юу харахуудыг түүний биеинд авирч ярьсанд нь хурж эхлэхэд анзаараагүй тул уурлаж тэдний сүрдүүлж буй амтнаас анхаарлаа сарниулахгүй байхыг заснэ. Бусд нь санаа зовж байлаа. Багны охин болон найзууд нь харахуудыг хурц товтлохоог барьж дийлэхгүй байсан юм. Харахуудыг дааруулж газар дунсан ч өөрөө хамгаалж гартаа авсан тул биеийн бусад хэсгийг хамгаалалт хүлдэв. Лю Хуан инээж махны армийг дэлхийд өөрийн төлөвлөгөөр ашиглах гэж байгааг багархан ярьдаг. Гэтэл гинэс шүүчэний дуу хаанаас ч юм гарч ирлээ. Тэр шүүчэн биеийн дотроос нь задлан гарч ирж кристалл кор болон солиотой эрдэнэ тэр одоо юу болж байгааг огт ойлгож чадахгүй их гайхсан царайтай байдаг. Тэр шүүчэнийг би чамайг бүрэн залхих ёстой байсан, залхичихсан гэж бодож байсан гэж хэлнэ. Гэвч Манабатар ямар хүчтэйг дутуу үнэлжээ. Шүүчэн хоёр гараараа цээжээ цоолоод Red King-ийг хувааж хулгаан гэрэл анивтсан нүдээр ууртайгаар гарч ирсэн. Түүний бие улаан зураасаар бүрхэгдэн Лю Хуанч итгэж чадахгүй гайхнаа. Шүүчэн доош харахад хайж байсан зүйлээ олсон мэднэ. Тэр Red King-ийн кристалл корыг гартаа барьж байлаа. Кристалл кор үгүй болсон болохоор мутацлагдсан хулгнууд улам догшин галзуурч хамгаалалтын нэвтлэн орж ирж эхэлнэ. Тэр хан шалан дор ганц цав нүхнээс гарч ирээд дараагийн хүнээ идэхээр хайж байв. Баталгаанд байсан хүмүүс хулгнууд хараад айж уурдан нэг хүн хулгнуудыг хамгийн жижиг завсар ярьсан шургаж байна гэж орхино. Тэд зугтаж байхад нэг халзан ах гинэд бохрын сувгаас гарч ирсэн хулгныг харж зогсно. Хулган түүний хөлнөөс зуурч татна. Тэр маш их сандарч юу хийхээ мэдэхгүй орилно. Илүү олон хүн хулган гарч ирээд түүний газар руу чирч эхэлнэ. Халзан ах газрыг майжин зүгтах гэж оролцсон ч хулгнууд түүнийг чанга барьж доош татна. Түүний ах дүү бяцхан охин хойлон ахыгаа дуудаж орилно. Халзан ах нь тэдэнд битгий санаа зовгож хэлээд хулгнууд руу гүн рүү татагдаж алга боллоо. Тэм болон бусд нь ядарч туйлсан царай нь шарах сорвтой амнаас нь цус гарч байлаа. Тэр бараг унах гэж байгаа ч үлдсэн хүчээрээ хулгнуудтай тэмцэнэ. Гэвч хулгнууд сул хүн рүү дайрах боломжийг алдахгүй. Түүний олон хулганд хүлээж тэр нүдээч нээж чадахгүй шахан болно. Юу ч мөн хулгнуудад дарагдаж тэд түүний биеийг хазаж эхэлнэ. Даана олон хулганыг сэтгэлээрээ хянах гэж оролцсон ч энэ удаа дэндүү олон тулд дийлэхгүй байлаа. Тэгтэл тэд дээш харвал хар дүүс барилгын орой дээр харагдана. Тэр хүн дээврээс үсрэн бууж газарт буугаад хэдэн хулгнуудыг нэг дор алан түүний хар царай муухай нэмсгэл бүгдийг айлгана. Тэр айсандаа хөлж чадахгүй Red King харахны хаан гэж шашрлаа. Даана бараг уйлах гэж байв. Тэд шүүчэнийг ялагдсан гэж бодсон юм. Гэвч тэр хар дүүс ярьж эхлэхэд хоолой шүүчэнийг болохыг бүгд ойлгоно. Түүний эргэн тойрны хар уур арилж үнэхээр шүүчэн өөрөө болох нь тодорхой болно. Бүгд айц тунд байсан ч тэр даалгавраа амжилттай биелүүлж чадсан байлаа. Даран 3-ын төврээ дуусч байна. Дараагийн ангийг хүсэж байвал хүсэж байгаа гэвчээд тууд нь хэв үсэг бичээрэй.